За ерөнхийдөө хуулийн төслийг бол дэмжиж байна. Яг энэ асуудлаар бол одоо бас хөдөө орон нутагт залуучууд ажил эрхэлж байгаа залуучууд малчад хүртэл маш ихээр тоглож охирж байгаа асуудал бол гомдлол яригддаг. Зөвхөн яг дээр нь энэ харин нэг тусгагдаагүй асуудал байгаа юм шиг санагдах. Одоо энэ телевизээр ингээд маш их суглаа явж байгаа. Бас л нэг донтуулах хэлбэр. Одоо ингээд бас суглаанд маш олноор хохироод суглаанд оролцоод маш их зээл аваад өрөнд орцсон юм бас л байж байгаа. Тэнгүүд одоо энэ суглаатай холбоотой асуудал дээр ямар нэгэн судалгаа хийгдсэн үү? Энэ тал дээр одоо бас мэдээлэл өгөөч. Нэгдүгээр. За хоёрдугаарт энэ банкны тухай хууль дээр оруулж байгаа өөрчлөлтөн дээр энэ юу яасан байна л да. Энэ залхи гэмт хэрэгт хууль заасны дагуу мөрдөн шалгах байгууллага шаардсан бол мэдээлэл гаргаж өгөх тухай дурдсан байна. Гэтэл бол ер нь бол яг банкуд бол одоо сэжигтэй гүйлгээний дүрм гээд гүйлгээ болгон дээр тодорхой хэмжээний тухайн хүний одоо олж байгаа орлого орд амчаа гүйлгэн дээр бол ингээд дүрмээр ажиллаж байгаа. Тэрийгээ санхүүгийн мэдээллийн албанд хүргэдэг. За тэгээд явж байгаад би зүгээр яг юу хэлэх гээд байна гэхээр одоо энэ ингээд тодорхой мэдээллүүдийг ингээд шалгаж байгаа энэ онлайнаар явж байгаа учраас маш хурдтай явж байгаа шүү дээ. Тэнгүүд дандаа араас нь ажилтдаг байхгүй. Тэгэхээр яаж өөрчлөлт сэргийлэх юм бэ? Ийм одоо үйлдэл хийгээд олон дахин удаа хийгээд байгаа хүнд бол бас банк үйлчлэхгүй байж болно. Тэ? Гэвчлэнгээр тэр боломжуудыг олох тал дээр бас бодож байгаа зүйлс юу байгаа вэ гэж асуумаар байна. За зөвшөөрлийн тухай хуулийн дээр төлбөр таавар бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхсэн засгийн газрын гишүүн олгодог. За эд мөнгөний хонжир суглаа эрхлэх үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг сангийн сайд олгодог. За энэ хуулийг боловсруулахдаа бид эрүүгийн хууль дээр санкцийг нэмэгдүүлэх юм бодлого барьсан. Эрүүгийн хуулийн дээр юу ямар тохиолдолд санкц нэмэгдүүлдэг вэ гэхээр нийгмийн эдийн засгийн хор аюулын хэмжээг л үнэлж байгаа. Тэгэхээр нийгмийн эдийн засгийн хор аюулын хэмжээ нь хохирлын хэмжээ нь өнөөдөр төлбөр таавар бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхлэхдээ бол үнэхээр их өндөр болсон. Нэгсэндээ нэг талаасаа гадагшаа валют урсгаж байгаа. За нөгөө талаасаа бол эдийн засгийн хохирлын хэмжээ 417 тэрбум төгрөг төрсөн. Гадагшаа урсгаж байгаа валютын урсгал 500 сая долларт нэг жил төрсөн. Бид энэ хуулийг өргөн барих гад хууль тогтоомжийн хуулийн дагуу боловсруулах ажил эхлэх цаг үеэс хойш их хурал дээр бид нар өнөөдөр яг хилцэж эхлэх цаг үед 50 сая доллар гадагшаа урсчаад байна. Нэгсэндээ 1-2 дугаар сард 87 сая Америк доллар зөвхөн энэ цахим мөрөөдөө тоглоом бооцоо тоглоомоор гадагшаа явсан. Нөгөө эд мөнгөний хонжир суглаа бол гадагшаа урсгаад байгаа зүйл бас байхгүй. Дотоодд бол энэ хонжир суглаанууд явагдаад байдаг юм байна. Гэдэг утгаар нь зөвшөөрлийн хуулийг өргөн барихтаа нийгмийн эдийн засгийн хохирлын хэмжээг нь харж агаад эхний төвшөнд бол төлбөр таавар бооцоо тоглоом цахим мөрөөдөө тоглоомыг хориглох ийм одоо шийдвэр гаргая гэж шийдсэн. Гэхдээ их хурал дээр ажлын хэсэг байгуулад энэ хонжир суглааг бас хориглоё гэдэг шийдлийг их хурлын гишүүд хэрвээ гаргавал засгийн газар энэ дээр бол татгалзах зүйл байхгүй. Бүхэлд нь хориглоё гэвэл зөвшөөрлийн хуулиас хонжир суглаач гэсэн аваад бүхэлд нь хориглоод явчих болохгүй зүйл байхгүй. Энийг мэдээж их хурлын бүрэн эрхийн асуудал, их хурлын ажлын хэсэг шийдвэрээ гаргаад явах байхаа гэж бодож байна. Засгийн газар бол гүйцэтгэх засаг л бол мэдээж бид нар ажил явуулахад шаардлагатай эрх зүйн орчин хэрэгтэй байна гэдэг утгаараа энэ хуулийг боловсруулсан. 99 оны казиногийн хууль батлагдсны дараа эрүүгийн хуулийн 22-17 дээр 20-17 дээр санкцийг тавьсан байдаг. Мөрөөдөө тоглоомыг тухайн үед цаг үеих өөр байсан. 99 оны үед бол энэ сошиал медиа гэж байсангүй. Энэ бол янз бүрийн аппликейшн байсангүй. Тухайн үед бол мөрөөдөө тоглоом болон олон нийтийн газар мөрөөдөө тоглоом зохион байгуулах болон мэдээллийн технологи ашиглан мөрөөдөө тоглоомын хэлбэрийн үйл ажиллагаа зохион байгуулахыг эрүүгийн хуулийн дээр санкцийг нь тавьж өгсөн байсан. Одоо бол цаг үе их өөрчлөгдсөн. Тийм учраас бид нэр цахим мөрөөдөө тоглоом буюу ашиг олох зорилгоор цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагааг цахим сүлжээ ашиглаж зохион байгуулах үйл ажиллагаа эрхлэх гэдэг нэг үйлдэлийг дээрэс нь дэмжлэг үзүүлэх гэдэг нэг үйлдэлийг дээрэс нь одоо энэ 1xBet-ийн ард байгаа 110 агент буюу 100 жилийн үйл ажиллагаа эрхлэх гэдэг нэг үйлдэлийг дээрэс нь үүнийг олон нийтэд сурталчлаад байгаа бүх төрлийн одоо сурчлагын хэрэгслийг ашиглаад байгаа үйлдэлийг бүхэлд нь хуулиар хориглох арга хэмжээг авбал үүн дээр харилцаа холбооны зохицуулахорооч тэр Монгол банкч тэр хууль хяналтын байгуулагч тэр хамтарч ажиллаад энэ үйл ажиллагаатай тэмцвэл бид
65%-аар үүнийг ихний түвшинд бууруулна гэдэг ийм одоо судалгааг гаргасан. Тэгээ үүний төлөө ажиллаж байгаа. Тэгээд хэрвээ их хурлын гишүүд ажлын хэсэг дээрээ хонжир суглааг бас хориглоё гэдэг шийдвэрийг гаргавал засгийн газрын зүгээс дэмжихэд билээ гэдгийг илэрхийлье. За, Соронзон Балт гишүүний асуултанд хариулъя. Банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар бол дагахаар бол орж ирж байгаа. Энэ дээр бол одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа банкны тухай хуулийн 7-2 дээр бол банк түүний харилцагч 3 дахь читгэдийн нууц гэж үздсэн аливаа мэдээллийг одоо дор дурдсан бусад тохиолдолд бол бусдад гаргаж өгөхийг бол хоригддаг байгаад байгаа. Тэгээд энэхүү хуулийн бол 7-2-12 дээр бол орж ирснээр бол энэ мөрдөн шалгах байгууллага шаардсан тохиолдолд энэхүү банкны боيو харилцагчийн мэдээллийг бол шууд гаргаж өгөхөр бол зохицуултад орж ирж байгаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа энэ хууль нь бол зөвхөн прокурорын зөвшөөрлөөр мөрдөх байгууллага мэдээллийг авдаг байсан бол одоо яаралтай гурмаар одоо тухайн одоо энэ төлбөрт таавар бооцоо тоглоом цахим мөрөдөд тоглоомын үйл ажиллагааг бол одоо үйл ажиллагаа энэний онцлогоос нь хамаарат бол цаг алдахгүй үднэс мөрдөх байгууллага хурдан хугацаанд тухайн дансыг бол зарцаах дансыг бол бүтэмжлэх арга хэмжээ авах боломжтой болж байгаа. За гишүүн түрүүнд дурдлаа тухайн хэрэглэгчийг таньж мэдэх асуудал бол хамгийн чухал. Арилжааны банкны зүгээс бол харилцагчийг таньж мэдэх өөрийн гэсэн үүрэг функцтэй байдаг. Бид түүнийг KYC гэж нэрлэдэг. Хэрэглэгчийг таньж мэдснээр тухайн хэрэглэгч эрсдэлтэй болон одоо энэхүү одоо цахим мөрөдө тоглоомтой холбоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа гэсэн тийм сэжиг арилжааны банкны зүгээс гарсан бол тухайн банк энэ дээр тухайн харилцагчдад үйлчлэгээ үзүүлэхгүй байх, тухайн харилцагчийн үйл ажиллагааг өөрсдөө хориглох тийм бүрэн хэрэгтэй байна. Цагдаагаас хариулъя. Үндсэндээ банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 7-2-ийн 12 гээд яг тухайн одоо энэ өргөн барьж байгаа хуультай холбоотой, зөвшөөрлийн хуультай холбоотой, дагах хуультай холбоотойгоор төлбөр таавар, бооцоо тоглоом, цахим мөрөдө тоглоомын үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн шинжтэй, сэжигтэй цахим гүйлгээ ирсэн тохиолдолд хоногт дунджаар ийм тохиолдлын гомдол мэдээлэл дуудлага мэдээлэл ирсэн тохиолдолд яг сая түр манай их тайван дарга хэллээ прокурорын зөвшөөрөл асуудаг. Гэтэл энэ цаг минутын амжаад дансны ордод шилжиж алдаг болчдөг учраас яг энэ төрлийн хэрэг дээр мөрдөн шалгах байгууллагаас тухайн нөхцөл байдал шуурхай ажиллагааны хүрээнд асуудалд хандсан тохиолдолд Монгол банк болон арилжааны банк, хууль хяналтын байгууллага